Та бүхэндээ дуу хууртай, аялал зугаалгатай, амралт олонтой энэ зуны өдрүүдэд нь уйдахгүй байж чадах маш гоё нэгэн хөгжмөлөг киног ярьж өгөхөөр бэлтлээ. 100 хөдөө гадаа явахдаа дата дуусна гэж огт санаа зовох хэрэггүй боллоо. Шинжлэгдсэн Mobicom аппликейшнаас зуны дурсамж дүүрэн мөчүүдийг хуваалцах 60 ГБ датагаа 60% хямд аваарай. Ингээд кино маань дуулах дуртай Джек Малик гэх залуугаар эхлэх болно. Өдөр бүр өөр газар очиж дуулдаг тэр супермаркетэд худалдагчаар ажилладаг юм билээ л дээ. Нэг өдөр ахлах нь ирснээр түүнийг гадаад үзмжээр нь гойчилж байснаа. За яах вэ? Үйлчлүүлэгчид чамайг найрсаг байдаг учраас дуртай байдаг юм багаз. Гэхдээ надад чиний хувцлалт наас ахалж ногт таалагдахгүй байна. Чи хүсвэл бүтэн цагаар ажиллах боломжтой. Эсвэл ажилласаа гармаар байвал надад хэлээрэй гэж сонин хоёр үзүр тийм яриад байдгийг. Багын найз нь болох Эли гэх менежер бүсгүй нэрснээ түүнийг хөгжмийн наадам дуулахар болсон гэдгийг хэлж магнайг нь тэнэлгэнэ. Энэ бараан өдөрт нь гэрэл нэмгшгэл мэдээ байлаа шүү. Даанч мэдээж олонд танигдаагүй дуучин учраас үзэгч багтаа байх нь аргагүй л дээ. Хэдхэн л хүн сууж байдаг. Ингэж байхдаа тэр Рокки гэх найзтайгаа тааралдан найз нь тайзны арын албанд ажилладаг менежер болсон байлаа. Угийн бүтлгүй найз нь сайн явж байгааг хараад баярлаж бахархаад л байж байсан чинь умирагаасаа болоод тоглолттой гэдгээ мартаж манай хүний нүдэн дээр ажилласаа халагдчих юм да. Гол дүрийн залуу маань би шантарч байна. Ахиж дуулмааргүй байна. Одоо энэ ажлаа болоод буцаад сургуультай багшлая л да гэхэд менежер нь эрс эсэргүүцээд л хизээ нэгэн цагт гайхамшиг тохиох болно. Тэр хүртэл чи дуулахаа болж болохгүй гэд огт саналын зөвшөөрдөггүй. Бас л дуу хөгжимд хайртай нэгэн учраас түүнийг ганц дэмждэг хүн юм байна л да. Ийм хөөрхөн бүсгүй өөрт нь талцсаад байгааг мэдэртгүүл хөлдөө гар байна. Ингээд дугуйгаа унаад гэрлүүгөө явж байсан чинь дэлхийн хотууд тэр аяараа л 10 секундээр тоггүй болоо начдیں۔ Гайн таарч яг энэ харанхуй үеэр нь манай Джек автобусанд мөргүүлээд газар унана. Ерөөсөө л хэдхэн секунд болсны дараа тог нь бусаад төрөд ирнэ. Имлэг төрөгдөхтэй өвдөн хоёр шүдэн унсан байдаг. Юу болсон талаар менежерээсээ сонсоод л аз болоход үүнээс өөр гэмтэл аваагүй ба имлгээс гарах үед нь сайн найзууд нь түүнд цоошин гитар бэлэглээд л түүнийг нэг хөгжим тоглож өгөхийг хүснэ. Тэр ийм гоё гитаранд гоё аялгуул хэрэгтэйгээд Beatles самтлагийн Yesterday гээд дууг нь дуулсан чинь бүгд л алмаараа л хизээ зохиочихоо энэ гэд бүр Beatles-ийн тухай хэлж өгсөн ч юу ч мэддгүй юм. Машин нөхөө эсвэл шавжны төрөл зүйлүүгээд тэгэд анх удаа сонсож байгаа хүн шиг л гайхацгаана. Манай хүн бүр шок. Найзууд байгаа тоглож байна гэд буцах замдаа менежердээ Beatles-ийн талаар тайлбарладагч юу яриад байгааг нь ойлгохгүй. Facebook-с Rocket Bay гэж хайдал тоглолтын талаар мэдээлэл гарч ирдэг. Та 9 сарын 14-нд төв зингэлтэхэд болох VIP тасалбарын 4 ялагчийн нэг болохыг хүсэж байна уу? Яаж вэ гэж үү? Та ердөө Rocket Bay-ийн зугаатай байлаа дуун дээр дурсамж дүүрэн 7 дугаар сар сэдвтэйгээр 7 сарын мүүдээ Reels-ээр хуваалцахад л хангалттай. Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгний description буюу тайлбар хэсэгт орууллаа. Бүх оролцогчдод амжилт хүсье. Дараа нь тэр Google-с Beatles-ийн тухай хайхад ямар ч мэдээлэл олдохгүй байхаа гишүүдийн хүртэл нэрээр нь хайхад бүр ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байлаа. Өөр хамтлаг дуучдыг бичгээр гарч ирээд байдаг. Огт итгэж өгөхгүй хар усан борооноор Эли дээр очиод чи нэрнгээсээ Beatles-ийн талаар юу ч мэдгүй юу те гэхэд нь мэдгүй л гин. Тэгэл манай хүний толгойд нь элдв бодол орж ирэх нь тэр. Дуунуудаас нь амандаа үлсээр мартахгүй тулд үг нэг бүрийн цаасан дээр бичиж хэлдэг. Маргааш нь тэр үндсэн ажиллаараа багшийн ажил хийдэг Элиг дуудснаа. Би эргэж дуулахар болсон. Зөндөө олон дуунуудтай олчлоо гэж хэлчихэл яваад өг. Тэгэл бүх цаг үедээ Beatles-ийн дуунуудын өгнүүдийг нэг бүрчлэн санах гэж хичээгээд л. Ээж нь Pepsi авчирч өгөхөөр нь кола байхгүй мó гэсэн чинь бас ээж нь юу яриад байгааг нь ойлгохгүй. Тэгсэн чинь кола бас гинтл ор мөргөө алга болсон байдаг. Шүдэ хийлгэж аваад л манай хүн амьдралаа шинээр эхлүүлж болохоор юм шиг санагдаж гэрээсээ гарах гэж байсан чинь аав ээж нь шин зохиосон гээд байгаа дуунуудаасаа дуулж үзүүлэлтэй гэдэл манай хүнш Let It Be дууг нь дуулна. Энэ хэсэг нь бүр үнэн хөвгөлтэй. Манай хүнийг угийн гоё дуу зохиож чадахгүй гэж боддгоо бүгд л анхаарч огт сонсдгүй юм. Then maybe we can have summer song. Be quiet for a single second. Oh, that will be Marge. Oh yeah. Пила гүйцэд ганц сонсчмаар байхад чинь бүгд л ганц хоромч чимээгүй байж чадахгүй. Уцаар яриад эсвэл юм дуургаад л. Гэхдээ ээжээ хоёр нь их дэмждэг юм билээ хөрхий. Тэгэл олон газраар явж дуунуудын дуулсан ч мэдээж юмны эхлэл гэдэг үргэлж хэцүү байдаг та. Нэг л санснаар болж өгдөггүй. Гэнт нэгэн өдөр хонгорын үзүүрт гэрэл асч түүнийг дууга бичүүлэх санал ирдэг. Яг л манай хоёртой адилхан бор зүрхээрээ яваа Гаун гих нэгэн залуутай таархан тэр.
Өөрийнхөө жижигхэн студидээ дуунуудыг бичүүлж манай гурав нийлсэн чинь их хөөрхөн гэснээс энэ киноны эдит нэг таалагдсан шүү. Тэгээд л маркетингаа өөрсдөө хийж ганц ширхэг бараандч энэхүү CD дагалдан гэдэл дуунуудаа өнгөө тарааж эхэлнэ. Үнийн сонссон телевизийн түүнийг нэвтрүүлэхтэй орой айгүй гоё юм төсөөлөл орсон чинь манай хүнийг энэ муу худалдагч яаж ч зохиож чаддсан гэсэн байдалтай харцаад дургу үргэ хайчнаа. Тэгээд сэтгэлээр амархан ундаг хүн жахаал гомдлол. Менежердээ яг бүх үннээ хэлийгэл байжсэн чинь ээж ширэн залгаснаа чамайг зургатаар харлаа. Энэ My Life дуу чинь таалагдсан шүү гэж автгийн. Манай хоёр бүр итгэж өгөхгүй. Оройн гэртээ амарч байтал ээж ширэн гигэн нүрээрээ өөрөө хүрээд ирдیں۔ Доош буугаал хэсэг шоконд орсноо яах гэж ирсэн асуухад дууч нь маш их таалагдсан. Эр хоёр дахь өдөр Европоор аялах аялын тоглолтын үеэр туслах дуучин хэрэгтэй вэ? Надтай хамт явах хүсэж гинүү гэдэл маш гоё санал тавина. Эдний аав нь их хөвчлөлтэй. Тэр хоёрыг тоохгүй үед ихэм хайжсна. Түүнийг ээж ширэнтэй их л адилхан залуу байна гэж авдیں۔ Мэдээж Джек маань ийм гоё боломжийг зөвшөөрөлгүй яхав дээ. Ингээд менежердээ энэ тухай хэлж супер одтой хамт дуулна гэдэл бөөм баяр болоод ээжсэн чинь Эли хамт явж чадахгүй. Яг тоглолтын үеэр эцэг эхийн хуралтай гэд үлдэх шийдвэр гаргадаг. Джек маань аргагүй эрхэнд менежерээрээ бүтлгүүнээс болох Роккигоо сонгохоор болно. Тасгар машинаар хөргүүлэн хувийн онгоцонд нь ортол менежер нь анх удаага уулзаж байж тэнэг яриад манай залууг жоохон эвгүй байдалд оруулнаа. Гэсэн ч ээж ширэн хөвгөлтэй залуу болохоор хүн дээр бодлогүй түүнд амжилт хүсдэг. За ингээл Москва хотод ирлээ шүү. Сайныг дагуул сарны гэрэл гихчээр манай хүнч гараад өглөө. Тоглолтын дараа манай хүний дуулах авиасыг гайхсан ээж ширэн нэгэн бяцхан тэнцэн хоорондоо зохино. Тэд 10 минутын дотор хин нь хамгийн гоё дуу зохиохоо үзэхэр болдог. Мэдээж ээж ширэнтэй хэн марах вэ? Дэлхийн од хүн шүү дээ. Гэхдээ манай Джек ч бас мундаг л та. Гитар, төгөлдөр хуургээ тоглохгүй хөгжим гэж байхгүй. Харин энэ үед тоглолтын үзсэн нэг сэжиг бүхий хүн бүхнийг мэдж байгаа юм шиг манай залууг судалж эхэлнэ. За энэ тэмцээнд мэдээж манай Джек ялгүй яах вэ? Ээж ширэнч соёлтой залуу юм аа. Би хизээ нэгэн цагт надаас илүү дуучин гарч ирэх мэдчихсэн. Тэр хүн бол чи гэдэл бүгд баяр хүргэцгэн. Түүний менежер гээд байгаа нэг бүсгүй ирснээр Джекийг Лос Анжелес руу бас авч явахаар болсныг хэлдэг. Манай хүнээр дууны үг бичүүлэхээр болсон юм байна л та. Мэдээж энэ бүх баяр дэвэл явдлаа гэр бүл найз нөхдөөрөө цуг тэмдэглээд л үнэхээр сайхан хүмүүс юм аа. Тэр дундаас Эли л бүр хайран санагдаад ах юм. Явхаас өмнө амхандаа өөрийн юу гэж бодог талаар асуухад манай хүн үнэхээр тэгж бодож байгаагүй юм байна гэдэл хүлдүүрээ дундгийн. Ингээл Лос Анжелест ирээд манай нөгөө шаргал төст менежер хүүхэнтэй уулзаад супер оддын амьдралаар амьдрахаар болсон гэдгийг мэддэг. Манай залууд ахиж ийм боломж олдохгүй учраас менежерийн саналыг шууд зөвшөөрөх нь тэр. Мэргэжлийн студид дуунуудаа бичүүлж аваад нэгэн орой бас нийгэм олж мэддэг нь энэ ертөнцид нь тамхи гэсэн ойлголт огт байдаггүй юм. Юу л болоод байна да. Ингээд гадаад үзэмжлэр нь анхаарч интернетэд цомог нь тавигдсанаар бид өхний хүсэн хүлээсэн алдар нэр ололт амжилт түүн дээр аль хэдийн ирсэн байлаа. Дэлхийд даяар түүний талаар ярьж бүх хүмүүст дуун маш их таалагдсан байдаг. Тэр Битлсийн нэг дууг дуулах гэж санахгүй болохоор нь нөгөө менежерээсээ арай гэж зөвшөөрөл аваад Ливерпул хот руу явахаар болдог. Дууны үгийг санаж магадгүй гэд энд ирсэн байна л да. Тэгтэл юу вэ? Хүмүүс түүнийг ирснийг мэдсэн байлаа. Гинтл ингэж од олно гэж байдгаа. Ингээл үгийн санах гээд ирэл хайгуул хийгээд явж байтал бас л нэг сэжиг бүхий эмэгтэй гарч ирээд манай хүнийг сонин хараал. Хөөхөн Элис маань хаа байсан холоос Джек дээр хүрээд ирнэ. Хоёулаа л бие биенээ санцсан. Хамт байхдаа бие биенийхээ талаар ярилцаад үнэхээр аз жаргалтай. Тэр хоёр хамтдаа нэг газарт сунгаа Джек маань түүнийг санснаа хэлж Элист хайртай болж таарлаа. Хоёулаа гүйж харайн гудамжинд бүжиглэн Эли уушралт гуйгаад гарч явна. Үзэгдэл солигдсон Джекийн дунд ангид байх үеийг харуулах бөгөөд манай залуу хөгжмийн хамтлагтай байж Эли дунд ангиасаа эхэлж түүнд сайн байсан ч тэр огт тоодгүй ээжилтэй. Rocky, get up! We gotta find Ellie! Явсныхан дараа түүнийг алдаж болохгүй гэдгээ ухаарсан уу яасан араас нь хайгаал уцруунд залгаж арай гэж уулзчаад эр хүн шиг хідэн сайхан холбоод хэлж чадахгүй л бах та гэж хүлээсээр байтал дараагийн уулзалт руугаа явахаар болно. Одоо тэр алдартай маш завгүй нэгэн болсон болохоор Эли түүний цагийг үрхий хүсэлгүй хурдхан шиг яв гэд явуулхан тэр. Элейд болсон уулзалтын үеэр түүний цомог болон артист нэр дараагийн төлөвлөгөө ярилцлагуудын товолж ярилцсан. Манай хүнд нэг л тохгүй байгаа бололтой. Угийн үнэнд шудраг зантай хүн болохоор бүхэл бүтэн дэлхийг хуурч байгаа энэ балмад үйлдэлтэй алхан тутамдаа эргэлзээр л.
Бодол дагнаа гэдэг шиг л ээж ширний ядж хахад яг ямар дистаралтаагаар дуунуудаа зохиодог вэ гэдэл нарийн төвхтэй асуултуудаар болж ирхэн. Жек Сандраад л зохиогоол ярьж байтал ашгүй энэ үеэр Эли уцтаад түүнд өөрийг үнэлж чаддаг өөр хүнтэй уулзж байгаа. Тэр нь энэ хоёрын анхных нь продюсер нөгөө залуу юм байна гэж хэлнэ. Мэдээж боож өгөх гэж байгаа манай хүнийг тайван чуцаар яриулахгүй байсанд их л уурсаж орхино. Угийн ээлдэг хүн учраас хамт олноосоо уучлалт гуйхад тэд юу болсныг ойлгохыг хүсэлгүй ганцаарнгийн үлдээдэг. Цомгийнхэн нээлтийг хаана хийх талаар ярилцаж эхлэх үед Жекийн бодол шууд л Элигийн байгаа газар нь бодогдно. Хамгийн анх Пирс очт буудал дуулдаг байсан билээ л дээ. Ингээд хаанаас эхэлсэн тэр газартаа цомгийнхоо нээлтийг хийхээр болдог. Бүүн хүмүүс сууларч гарахтаа бэлдэх энэ үед манай залуу хайртай бүсгүйгийн нүдэн дээрээ өөр залуутай байгааг хараад агуу их төвчээр юм шүү. Түүнтэй өнгөрүүлсэн үн цэнтэй дурсамжуудаа санаад дотроо хэцүү байгаа нь ойлгомжтой. Энэ бүхний эхлэл суурийг юрөөсөө л Эли тавьсан байгаа аахгүй юу? Жек түүний хажууд байгаагүй бол өнөөдөр ингэж тууштайгаар алдар нэрт хүрэхгүй байсан гэдгээ ухаарах шиг. Тэгэл ерөөсөө ар араасаа ажилтай байдаг Жек маань хэвлийн бах хурлаараа сэтгүүлчдийн асуусан асуултанд ерөөсөө оновчтой хариулж чаддгүй. Харахгүй л дээ. Өөрөө айлч доогн зохиогоогүй юм чинь. Угийн худлаа хэлж чаддгүй хүнд бүр л стресстэй байх шиг. Ингээд тайзан дээр гарч яг дуулж байхад нь хайртай бүсгүн шинэхэн найз залуугаа тэрч мөврөөл. Ямар ойлог байх вэ тэ хөөрхий. Тэгсэн ч Эли ерөөсөө түүний хажуунаас холдохгүй. Яг л хэцүү үеүдд нь ирж таараастай. Яг энэ үеэр нөгөө сэжиг бүхий хоёр дурчин Жек төр ирсэн байлаа. Оюуны өмчөнтөргээд сүрдүүлэх байхдаа гэж айж байсан чинь яг Жектэй адилхан Битлсийг мэддэг хоёр хүн болж таардаг. Тэгээд л зүгээр маш их баярлаа гэж хэлэхээр ирсэн байдаг. Хуучны хайртай дуунуудаа ахиж сонсож байгаадаа баярлж байгаа л гин. Битлсгүй ертөнц дэндүү гонигтай байна. Чамаа гарч ирсэнд баярлж байна гэснээ нэг цаас өгчөөд удаан хатгалсан энэ гэж хэлчихэл яваад өгнө. Тэгэл цаасан дээр хаягаар нь явсаар далайн хажууханд байх жижигхэн байшингийн гадаа очисон чинь хэн хаалгаа нээсэн гэж бидний сайн мэдих Джон Леннон шүү дээ. Түүнтэй ярилцах үедээ ерөөсөө л хайртай хүнтэйгээ цуг байхын тулд маш их тэмцэжсэн талаараа амжилт гэдэг бол байгаадаа сэтгэл хангалуун байхад л болдог. Аз жаргалаа өөрөөсөө хүртэл хамгаалах хэрэгтэй байдаг гэх мэт яг л киноны маань гол мессежүүдийг хэлж өгдөг. Алдар нэр мөнгө төгрөгөөс илүүтэйгээр аз жаргалтай байлгадаг хүнийхээ хажууд байх нь л өөрөө амьдрал юм шүү дээ гэдэл гой юг хэлээл. Чи жаргалтай байхыг хүсэж л байвал хайртай хүндээ хайртай гэдгээ зүгээр л хэлчих. Хүмүүст болж өгвөл үннээ хэлж байгаарай л гин. Ямар гайхалтай юм бэ? Жект ахаад л шин санаа орж ирхэн тэр. Тэр нь юу гэж? Өөрт байгаа томоохон боломжоор хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэх. Ээж ширэнтэй хамтарсан тоглолтын үеэрээ хамаг үннээ энэ олон фэнүүдийн өмнө тайлбарлаж эхэлнэ. Эли бол надад итгэдэг цор ганц хүн. Би түүний урмаар энэ тайзан дээр зогсож байна гэд сэтгэлдээ хадгалж ирсэн зүйлсээ хэлдэг. Мэдээж бүх зүйл үнэнд гүйцэгддэг шүү дээ. Хүн бүр үнэнд л татагддаг. Ашгүй нэг юм Элидээ хайртай гэдгээ хэлж, Битлсийн дуунуудыг бүгдийг өөрийнхөө дуулсан хувилбараар интернетэд байршуулъя. Та нар үнэгүй татаж аваарай гэж хэлээд ирсэн бүх хүмүүсээс уучлалт гуйдаг. Түүнийг ердөө мөнгө л гэж харж байсан шаргал үст менежерийнхээ уурыг бас хүргээд амжина. Элисийн шинэхэн бөгөөд хуучин найз залуу нь ухаантай хүн юм аа. Хайртай бүсгүйгээ аз жаргалтай байгааг л дэмжинэ гэж шүү. Зүгээр л байгаагаараа хайрлагдана гэдэг энэ шүү дээ. Жинхэнэ өөрийг хүрээлсэн алдар нэр ингээд ирж байгаа юм да. Бүх билет нь шатаж нүдэн ногооноор эргэлсэн шунлын тулам хүүхэнгч сайн чадлаа да. Манай хоёр хамтдаа гэрлүүгээ ботсон бүх зүйл хуучин хэвэндээ орж, манай хоёрч аз жаргалтайгаар сургуульдаа багшилж хөөхөн хүүхдүүдтэй болно. Амьдрал энгийн байхдаа аз жаргалтай юм да. Ингээд өнөөдөр бидний үзсэн кино маань үнэхээр entertainment үзүүштэй бас ч гэж тойрон утгаараа жинхэнэ үнэн ч хайр сэтгэлийн тухай өгүүлсэн дэндүү романтик кино байлаа. Дуустал нь үзсэн үзэгчдтэй баярлалаа. Та бүхэн минь өөр өөрт төрсэн сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй. Бүгдээрээ шударгаар өөрт оногдсон хувь тавилангаараа хайртай хүмүүсийн дэргэд аз жаргалтай байхаа хүсээд өнөөдрийн бичлэгээ энд хүрээд тусгая. Баяртай.